Тэгшингүй яг хөө мэдээж энэ бол power. Цусны мажаа билүү аа. За тэгээд манайхаа одоо бүгдээрээ гайд руугаа орцгоё. Мэдээж хүссэн подволог хүссэн хүүдий болон хүссэн загвараараа та бүхэн өөрсдөө сонгоод гоё загвартай цамц подволог аваараа ижилсээ бүгдээрээ гоё штэ тий. Тэгээд доор нь мэдээж линкийг оруулчих дэлгүүрийнх нь. За өмнөх анги дээр нөгөө найз сувaan нэг тийм сонь жуумалцаа төгссөн чинь юу вэ? Сүүжиндээ хэрэлдэх гээд лууртаа наргагүй алхаж байна. Мэдээж жугьёны бэлтгэсэн байсан хувцсыг нь өмссөн болохоор хулгайч хууран чидэргээл уурлахт нь ангийнх нь охтууд манай сүүжин тийм охин биш. Чи битгий амныхаа зоргоор олон юм яриатай гэдэг ижил сүүжин ирж байна. Тэгснээ хүүш сая юу гсэн бэ? Анигаа юу гсэн? Хувцас сулгаалсан гиснүүдээ за болооч те битгий инээ түргээдэ. Жугьён шиг юмыг дуурах надад чаарлага байхгүй. Битгий гай болоод холт гэж мэгээд тэгэл найз нь ангитай харснаа уурлаад ааш муу хачин сүүжин чи хамаг уур үргээ хайчлаа гэж байснаа. Өнөөдөр ер нь манад октын яриа хийцгээе. Бүгдээрээ гой унтлагын хувцастай маск энтер тавиад аав ээж хоёр байхгүй байгаа гэсэн чи жугьён зайлвал очмоор байгаа ч гэсэн мэдээж маск энтер тавина гэхээр нь будгаа арилгаж таарна. Тэгээд миний будаггүй царайг харчвал баларсан юм болно гэд очиж амжихгүй ажилтаа гэд худлаа хэлээсгий. Оройн мэдээж нөгөө л ногоо хувцастайгаа номын дэлгүүр орчоод явж байтал соожун та санаандгүй мөргөлдөөд тэгсэн соожун танихгүй цаатахыг чинь юмыг авч өгснө. Яод хүчний тэгэл бүр гутраал ганц өөрийнх нь будаггүй царайг мэддэг суухуг дуудаад л сааданд сунга ярилцваа. Суху чи намайг анх будаггүй ахад цочоогүй юу? Ер нь миний энэ будаггүй царай амар уу? Миний найзууд миний будаггүй царайг харуул үнэхээр их үсий ядаж хуурсан байна гэд уурлах хаахтаа гэдэл. Тэгэхэд бол суху бүр тоохчгүй. Надад лав ерөөсө тгийж санагдахгүй яхаа. Чи надад таалагддээ штэ. Хүний гаднаас нь харж дүгнэдгүү. Чи заавал онцгой байх албагүй бас хүн бүхэнд ч таалагдах албагүй штэ гэдیں۔ Тэгээ суухугаас ийм гоё үг сонссон болохоор найзуудынхаа оройны октын уулзалтад очихоор болдیں۔ Оцсон чинь суваа бас хөөхөн ач холбогдлын төрөвөөд айгүй гоё бэлтцэн. Тэгэл манай гуравч нь унтлагын хувцснаасаа сонгоод бүгд өмсөөд билууга үлээгээд жил бүр ийм хөөрхөн уулзалт хийцгээд бай гэдэл. Мэдээж ихний яриа сууху хэр баргийн охинтой ийм гоё харьцдаггүй. Та хэд яг яагаад байгаа? Бас хан сөөжөн байна. Чамайг бүр харах гэж ангийн үүдэнд ирдэ штэ. Юу болоод байгаа хилээч гэхэд бол жугьёныг мань бүр хилээч гэд бүр бүгдээр аллаа энэ хоёр чинь. Тэгснэ яг хинэн чамд хайртайг шалгана яг одоо над хоёроо дууд гэд жугьён яахын гэсэн чи утсын шууд булааж аваад хүчээр дууданаас. Тэгээд бүр юу гэж битсэн гэж найзандаа үдшилэг хийж ин яг одоо ирэхгүй бол найзлахаа болно гэж битсэн. Тэгээд мэдээж манай хоёр хоёулаа хүрээд ирсэн яана юу болох гээд байна. Эренгүүт нь нөгөө хоёрт унтлагын хувц өгөөд өмс гээд. Тэгээд тэр хоёр нь өмсгүй явлаа гэсэн чинь сува бити явлаа жугьёны маань анхны унтлагын хувцтай үдшилэг болж байгаа штэ. Та хоёр түүний ийм сайхан өдрийг балалмааргүй байгаа эзтэй гэж байгаад өмсүүлчихлгүй яахав те. Манай хоёр бүр үнэн хөөхөн игдүүтэй пажама өмссөн игдүү үрээд инээд хүрээд хөрхмагаа эзтэй. Тэгээд зураг мураг даруулаад хардаа энэ хоёрыг октоудаасаа хөөх юм уу хайшин. Зураг даруулж дуусчаад бүгд үннээ хэлэх тоглоом тоглоцохоор болно. Ингээд бүгд чирээ тойрч суугаад мэдээж тоглоомын дүрэн бол хариулахгүй бол марш чанга нислуулна. Тэгээ ундааны сав эргэлээ. Эхнийх нь сүхүү хоос таарчдаг. Тэгээ ямар охин сонирхдаг вэ гэх асуултад тайван дүлгөөн өөрийнхөөрөө үннээрээ байдаг гэх хариулт. Тэгээ дараагийн эргүүлэлт соожун дээр таарлаа. Асуулт нь яг адилхан. Тэгээ соожуны хариулт хөөхөн охин. Дараагийнх нь дахиад соожун дээр таалагддаг хүн байгаа юу гэхэд мэдээж байгаа гэж хариулдаг. Тэгээ нөгөө хэд нь тэгвэл хин манай сургууль юм уу гэж мэгээ давраад соожунд гисэн чинь бас хэлэхгүй нууц гэдэл. Дараагийн асуулт нь нууцаа хийх гэх асуулт байсан боловч жугьён дээр ирчдیں۔ Тэгэл яана өмнөх сургууль дээр дээрлгүүлж яснаа хийлж болох уу яах вэ гэл байж идэл сүүхүү орчноо мэдэрсэн үү яасан би явлаа соожуна хамт явъя гэд хамтаа явцгаахаар болдог. Ингээд манай гурав үлдсэн байгаа штэ тий. Тэгээд жугьён асуултандаа хариулъя хоёроо та хоёр намайг түр хүлээж агаарай гэд ариун цэврийн өрөө орлоо. Мэдээж нүрээ угаагаад хоёр найзтай будаггүй царайгаа харуулахаар шийджээ. Нүрээ угаачаад гараад ирсэж хоёр найз нь танихгүй чи хэн бэ? Хулгайч юу гэд бүр орилоод үгүй би юм жугьён байна. Та хоёрын найз штэ гэд жугьён бүх үннээ хэлдэг. Тэгээ та хоёрыг хуурсан дуучлаарай. Хуурай гэж бодоогүй шүү. Хэлэх боломж үнэхээр олдоогүй. Хуучин сургуультай болоод би маш их дээрлэхүүлдэг арчаагүй охин байсан. Надад найз байгаагүй. Би та хоёрт маш их баярлдаг гэдэл.
Тэгээ нөгөө хоёр нь уйлаад чи юу яриад байгаа юм бэ зүгёноо бид нар чамайг хөөрхөн болохоор чи найзалдгүй штэ. Бид хоёр чамайг болохоор л найзалдаг штэ. Чи бодоггүй байсан ч гэсэн хөөрхөн байна хідүүлээ одоо би бинээсээ юу ч нуухгүй шүү гэдэл тэрвэрлдээд л ёстой хөөрхөн байсан. Тэг харин нөгөө талд бол сүүжийн шулмас бүр уурн хүрсэн жөгёоныг яагаад хүмүүс ингэж их дэмжиж дайдаг байна хачаа охин гэдэл уурлаад ээж идэл манай гурав юм ярьцгааж агаад нам унтаад өгсөн байдیں۔ Тэгсэн нөгөө хоёр найзынх нь арай урт төстэй нь шүнс ирснээ уцаараа жөгёоны хуучин сургуультай дээрлэхүүлж байсан бүх бичлэгийг нь үзээд инээгээд байдیں۔ Бүр шок заяа. Энэ хоёр яг найз нь юм уу та? Яг юу л болоо тань да? Ингээд 9-р анги дууслаа. Дараагийн 7 хоногийн 5 дахь өдөр 10 дугаар ангийг нь яриад өгье заа юу. Зүрх.